Юм таахгүй нэг тэнэггүй нэг тийм саний улсууд байгаад байгаа юм да энэ ажиалахт одоо сүүлийн үед. Үгүй тэгээд хин энэ тэр ааштай гэж тэр Ааштай ч юм шиг тэгээд биш нэг тийм яжич ашиг шокч маяг одоо нэг тал. Тийм улсууд шүү дээ. нэг тийм удам байгаад байна. Аа. Нэг явуулаад яаж байгаа маягтай л байх баг шүү. Яг нэг айхтар шуналтай хүн ч бас их ховор шиг байна. Тийм удам харагдаад хүн байгаа юм аа. Харин байхгүй те. Би ингээд юунууд байна. Дээш үлдээ бол угаасаа айхад юм байх. Харин тийч. Одоо төвшин надад их ярьдаг юм. Данжуураас ногоо ханзан гэж бомбтод хоёр ааштай хүн байж л тий. Тэгээд хүн явахтаар хоорондоо зодтолтоод тэр энэ алтан хуугаа ав хин гэж хүн байсан гэдэг юм. Одоо төвшингийн өгшөө. Тэгээд тэрнтэй гуруулаа нийлэхдээ данжуур хин хоёр цохилцчих гээд болдгоо ногоо ханзан хоёр чи тэгсэн би ингэсэн гэд. Тэгээ нөгөө муугаа нүдчдэг байсан юм лээ. Хоорондоо худлаа нүдэлцээд худлаг гаргаж ирээд энэ төр бүлчих гээд болохоо байгаа. Тэгэхээр ууш тагаад тэгээд нөгөө тхигээ задчихдаг гэж байгаа. Чи намайг юу яалаа? Тэрэнд барьж чи юм уу? Намайг ногоо ханзан задуулаа гэд наадах гэж задчихдаг. Тэгээд данжуур нь баян хүн тарган мартын явдаг, намар тарган мартын явж ийж. Тэгээд алтан хугаан тэр аав болохдоо яхаа ядрууд өнөг байцсангүйтэй явсан юм лээ. Тэгээд ногоо ханзан гэдэг агт уяад энэ нэг агтанд морь дахиулж ясан шүү дээ 30 км. Өртөөний морь уяа 100 хоолоор дээр байж л тий. Одоо хоёлаа холдчихлоо. Ногоо ханзан нохоогоо унаад гүйцэхгүй гэж чи хашгир гэсэн гүйцэгчих бах яа ханзан ирээд алах бах араас гэдээсэн гэж. Тэгэхээр одоо гүйцэхгүй намрын ядарганд гарцсан байц чи гүйцэгддэг юм гэж хэлж гад. Орлуулж гэсэн гэж байгаа. Ногоо ханзан чи нохоогоо унаад гүйцхүүлгээд хашгирсан гэж байгаа. Хахир дуутай хүн байсан. Тэгээд хашгирсан нөгөөх нь уурга барьж тавьж ирээд намрын тарган мороор шараар илтэж өгöd. Уургал барьсан морьтой юу ах вэ? Тий, тэгээд уургал мориноос нь байцнаас нь татчихна гад. Өмдөөрн дүүрэн цас чихээд. Ороо олцсон байсан. Тэгээ айсан гэсэн. Тэгээд данжуур нь тарган намрын тарган морьтой дахиад алга болчихгүй. Айчаад нөгөө. Тэгээд сүйт игээд байсан. Тэгээд данжуураар ашиглах учраас үлдээ баригдаад нуглаа нэг үед. А тэр яг нутгийнх нь эмчнэр батсан. Ийм шулмар болж ирсэн эрхээ авах гэсэн юмнууд нөгөө гарч явах хүүхнүүд нь данжуураар очиж төрөд болдгоо. Тий. Тэгээд тэр эмэгтэй хүний завгаас гадаа тэгээд данжуур үзэхөө би үзэхөө гэж матчихсэн гэж. Тэгээ барай ивч. Тэр босгод орсон биш үү? Гүү тэр сүүл тийм матчихсэн. Тэгээ би данжуур бараач ингэж ойлгосон шүү дээ. Энэ сая энэ бослог гарлаа шүү дээ тариа төрөний. За. Тэр бослогод оролцсон гэж би ойлгосон шүү дээ. Гүүл гэж ярьдгийг тэр ичи 5-6 бослогоос хойш баригдсан. Хойш. Өөр тэр эсэргүү өнгөрцөө. Барайнаас Ийд үе өнгөрцөн. Хэмжиж байдгүй 40 оноос хэлбэгдээд буудуулсан гэж ойлгосон шүү дээ. Аав сав гарахт л юм ч биш орж яг тэгэл сүулдэ буудуулжлаа л тэгжлээ үзэн шиг. Гэхдээ тэр чинь тэгээ зүгээр ингээд эмчнэрийн матаасан дээр буудуулж алуулна гэж байхгүй шүү дээ. Аав бол надад хэлэхдээ ингэсэн. Архив дээр очиод цагаатах гэсэн мэн 90 тонн сая төгрөг өгсөн шүү дээ. За. Цагаатах гэсэн чинь гүг танаа энэ хүн чинь бослогод оролцоо. За. Тэр ногоо молгоод амжир бидэртээ босгын магнат нь явсан. ногоо молгоод дамжсрын гэдэг юу чинь манай энд тэр яг бослогын үеэр чинь сүйд хийжсэн гэж би Тэр чи хэдэн он блий? сандагч байгаа нэг ярих юм бэ сонсч ирсэн. Тийм үү. Шээсэн газар нь эмэгтэй улсууд ирээд шээсэн газар нь долоогод тэгж гарч ирсэн гэж. Тэр бослогч оролцсон гэдэг байгаа байхгүй. Тэгээд тэр тийм л барьж тэнд оролцохгүй гэхэд жижиг ах одоо манайхны жижиг ах манайхаас аягаар таны шавшгийг гэдэг юм аа. Шээсийг. Тэгээд ерөөсөө шээд нөгөөх нь надаас ичээ зүхтагаад гүгээ зар дунддаггүй шээд. Ямар ч үгүй сүрэн нөгөөх нь би одоо тэгээд баригдаад явцсан гэж дайж ихэл надад ярьсан. Тэгээд энэ одоо тавгсрынгийн ээжийнх нь авбаш шүү. Гүр доктор гэдэг матад явуулсан гэж. нэг хүн матсан гэдэг. Тэгээ гүр доктор матад явуулсан тэр чинь тэр ногоо малгайт бол ороогүй. Тэгээ гүр доктор яаж матсан гэхээр хурал дээр данжуур эмчлэх юм уу би эмчлэх юм уу?
би энэ ажлаа болох уу гэж батаад. Доктор. Тэгээ бүр доктор гэж үлдээ хүн. Тэгээд яваад өгсөн гэж. Тэгээд цагаатах гэсэн чинь цагаатгаагүй гэж. А би чи юун дээр болохоор танай бостой энэ гол хүмүүс юм байсан. Тэгэхээр тэр бослогт хэрвээ оролцсон байдаг юм а гэхэд тэр үед хүчээр маш их орж ирсэн байл. Тэгэхээр манай ээж 33 онд төрсөн. За юу. За. Тэгэхээр Данжуур өрөөч надаар оролдоод байдаг байсан. Би 5 6 настай байсан гэж яриад байгаа. Тэгэхээр хойно байгаа үстэй. Ааштай хүн байсан. Надаар оролдоод байдаг байсан. Манайхан айл аймаг шиг ойрхон бомботод нэг дор нутгалдаг байсан. Би мэднэ. Намайг 5 6 настай байх мэддэг болсон байхад надаар их оролдоод байдаг байсан гэж. Юу гэж оролддог байсан. Тэгвэл яг хүүхдээр л оролдоод байх. Хүүхдээр дайдаг нам. Хэдэн онд? 38 онд уу? Тий. Тэг чи 33 онд төрсөн хүн 5 6 настай байсан гэж яриад Мэдээдээ шүү дээ. Тийм байгаа үстэй. Тийм байна. Тий. Тэгэхээр тэр Сүүл бослогод оролцсон баг та. Тэгээд цагаатах гэсэн чинь болохгүй байсан гэдэг байгаа байхгүй. Тэр нэг цагаатах гэж явсан байхгүй юу? Хотод байсан нөхдөд. Гэсэн дээ. Цагаатах гэсэн чинь энэ хүн нэг цагаатахгүй. Энэ хүн бол бослогод оролцсон. Тэгээд цагаатахгүй гэдэг байгаа байхгүй. Тэгсэн чинь тэрийг нь шинэ тэр цугааны хүн яагаад юм гэж байгаа байхгүй. Нотлоод байна гэж байгаа байхгүй. Тэрийг хотод байгаа энэ аамаа чинь тэр хүн юу яасан гэж яриад байдаг шүү дээ. Бараг 90 эдтэй өгшин дараа нь. Тэгэхээр хүчээр тэр бослогод их оролцуулж байсан гэх. Энэ нэг бороо болоод гэхэд нэг хүн тэр бослогод оролцуулах гэдэг шарайхан гэж манай энэгээр дайрч хүн авахд авсан юм гэлээ. Дагнаа болгож байгаа гэд нэг хүүхнийг аваад явцсан. Одоо энэ сүрэн хорлын ээжийнх нь ч тэр юу гэж хэлсэн би оролцож чадахгүй гингүүд буудаж исэн гэж ярьдаг. тэр шуунан гэдгийн зүрхээс ухтацсан гэж байгаа хүүхдтэй. Тэр их хэрцгий юм явсан гэж байгаа. Дунд тоолон дөрвөлжин тэр. Эхлээд хүүгийн халаад, өрөлж ялаад, дараа нь эцгийн өрөлж ялаад явсан гэж байна шүү дээ. Тэр ерөөсөө тэгээд тэр хиний хүүхнийг салгаж авч Тэгээд оролцохгүй бол хүчээр гэр орны төвөнд төвжсэн юм байна. Тэгж хүчээр барилцуулаад бороо тэгээд баригдаад явсан гэдэг нь тэгвэл ногоон малгайтад баригдаад явсан юм уу, тийшээ баригдаад явсан юм би мэдэхгүй. 33 онд төрсөн хүн 5 6 настай би мэддэг байх надаар оролдоод байсан гэж байгаа юм чи 38 9 он байгаа. Тий, тэр явцсан. 39 онд л үү 40 онд л үү гэдэг юм. Баригдсан. Тий. Тийм учиртай. Хүүхдүүд нь зүг баригдаг үстэй. Баригдаг баха. Тэгээд өөрөө дууссан. Одоо сүрэн надаас илүү мэдээдсэн шүү дээ. Данжуурын чи тэд хүүхдүүд гэдэг. Би яг тэр Хэд хүүхд байгаа юм? Данжуур барайч гэдэг хүн бол яг өөрөө болсон ах トゥ дөрүүлээ байсан баг. Дөрөв эрэхтэй. Дөрөв эрэхтэй. Тэр нь хэнгүүдээ. Тэгээд тэрний нэг салбар нь болохоор энэ бүрг ташгүй байсан юм билээ. Цэрэн дөрж гэж тэр байсан шүү дээ. Тий. Баян төмбөө гэж байсан юм лээ тэрний аав нь. Тэгээ баригдаад нэг салбар нь болохоор базард наслан байсан байгаад байгаа. Галтын зүрхийн үү? Аймгийн аслан базард на гэдэг нэг салбар нь эмхтэй гэх юм. Салбар болоо явчихсан. Данжуур гэдэг хүнээс авсан. Эмхтэй салбар болоо явчихсан. Автаа гэж ярьж ирсэн. Юу руу нэг шар юм уу мохрамтай шар. Базард на гэдэг аймгийн аслан байсан шүү дээ. Тий бүдүү юм над надад. Тэр дөрөв хүн ингэ салбарлаж яриад байна шүү дээ. Тэ? Тэгээ хоёрыг нь мэдэхгүй. Тэрийг би асуудгүй. Данжуурыг чи авч чимэд гэж юм байна уу? Чимд гэдэг хүн чинь данжуураар чи Хүүхэд шүү дээ. А данжуурыг чи аав нь арднаа гэдэг үг. Хардна. Тий ярдна. Арднаа гэдэг. Данжуурын чи хүүхдүүд л харин эдэн манай хөгшөө том нь. Тий. Тэгээд лувсан гэж байсан нэг юм салгал болцсон юм. За. Сүүл ихнэр авсан. Бүжил Тий. Тэр хүн бидний жижиг байхад амьд байсан. Намайг сургууль суухад би тэдний сургууль суугаад уухгүй байлаа ноцолдоод хүүхдүүдгээ адил хийгээл байсан. За тэр чинь. Тэгээ төрмөх гэж хүн байна тэр. За Тэр хоёрын аав Тэгээ тэр оюун хиний аав гэдэг одоо дайрама гэдэг нэг эмч хүүхэн хотод бий. Мама хоёр. Цэрэн найдмад гэж бий. Цэрэн дэш нь өгцөн. Тэрний аав байсан гэж байгаа. хин үү? Хин гэж хүн байсан гэлээ. Тэгээ юу за нэр мөрчөөд авахаас нэг асуух гэж байна. Ядахта тэр цаатлын байг Данжуурээс доошхоо мэдүүлэх юм байна. Тэгээд арднаа дүгүр арднааг аав дүгүр гэдээсэн шиг санаад байгаа юм би. Арднааг аав дүгүр. Хин гэдэг харин ижил бүр орхонд иж ярьдаг Манай хүмүүс ноён янз бүр юм байна уу? Тайж байж.
Гэхдээ яг манай хөшөөг л 80 чимдэг л идэг Тийм байсан. 80 Хойч юм уу? Мэдхгүй. Айхтар сэргэлэн хоттой хойно энэ тэр Манай авиг нас орцны дараа сэтгэлээр унжгаад нас орцсон гэдгийг 60 дөнгөж гарсан уу юу? Би гэрсэн очидаг л байсан. Тий. Гас жаха ааштай дүүн тэгэл нэг тийм бяруу мэрүү хараад энэгээр яваал байдаг гэсэн. Тэр арднаа хаалгач гэдэг нь Болгоогоо гэж нөх. нутгаж яйсан хүн гэлээ. Тэр бол Тэгээд өвлжөн болохтой хүн ботод тэр юун дээр байгаа. Нөрөн цудгаа очиж удмынхаа өвлжөн дээр очиж өвлжиж байгаа. ямар цол өвлжээд цол байсан юм гэлээ. Хамтгаа өгдөө. Гүй ээ. Баяр санжаагийн өвлжөний хойтлын шил дээр дээдлийн тарихын дээр нэг юм газар байдаг. Тэр хонхроо Хой уулын орой дээр нэг юм хонхор борш орот. Тэр анх суурь өвлж байна. Тэгээ нөрөн цэцгөө нутагтаа очихоо гэсэн чамд агцсан нутаг юм чи нам руу орж буу энд болохгүй гэж. Тэгээд ер нь бомбот нам өчлөөс дээш. Тэгээд энэ хөөг тэр данжуураар шиг их баян хүн байсан. Ингээл гэж ярьдгийн тэгээд тэр тоногоо жадамгаа хэн тайж гэлээ малын хардаг байсан гэлээ. Тайж үнээр малаа харуулдаг байсан юм. Тийм билээ тэр их ядуу тайж байсан. Яа. Цолтой тийм байсан гэж ярьдгийг. Тэр ээж бол мөн сайн. жадамгаа ярьж ихийг би сонсч байсан. ижээс хуулаад авчвал одоо данжуураараа чигдэг хүн чинь намайг 5 6 настай байх баригч явснаас ахвал тэгэл ярьждаг байхгүй. Ээж ярьдаг. Өгчүүдээр Тэр их яриад бүгдийг ярьж өгсөн. энэ цоцон завгуугаад юм хайраар яриулга ойр зур юм ярихгүй. Харин ерөөсөө мэдэхгүй шүү дээ. Байхгүй ч. Мэдхээ гэж юм чи яах. Мэдхгүй үлдчих байхгүй. Дорж ах яриад идэгсэн тэгэл мэдэх юм байна. Амьдт нь асууж мэдчихэл авахгүй болохоор тэгэл Нэмэр байхгүй. байхгүй. Тэгээд Мэдх юм яагаад байгаа тэрийг юм. төрлөхгүйс яг ямар төрлөө Тийм. мэдээ. Чамд хаа төнхөөгөө сайн мэднэ. Би бас төгөөг мэдэхгүй юм чи. төгөлгээд Намайг ийсэн. хайластад дагуулж очдөг байсан. Өө тэнд үйдэг байсан хайластад гэрт. Өө юм уу бүхтэр юм дээр. Тэгээ очихт нэг өндөр Бөхтөр мэргэл гэдэг байсан. бүхтэр мэлээ. Цараад өгсөн байдаг байсан. Тий. Өөр юм гэхэр. Чи сэргэлэн. Дан сайтай байсан үс. Тэр сэргэлэн. Янзын хүн байсан гэлээ. Тий. Би нэг Тэр сэргээ салгадаад хөрөсөр намайг чи төрлийн ахыг очихэд би мэдэхгүй штэ гэсэн чинь хоёлоо юу гэдэг автобусаар нэг үуч очижсэн хоноод явсан. Хайластад. Тий. Аа. Одоо яг хайластаа чи мэдэхгүй байгаа мó сайн. Хаа чиг очиж ийлээ. Хадагдаад би тэрийг намсраагаа гэдэг жолооч байсан юм аа. Танд их тэднийд очиод зайсанд. Тэгээ байжсэн чи маргааш нь хоёлоо тэнд очие ах トゥ угинд очих гэж. 10 хичгэл байсан л да аригшаах ирээд явсан гэсэн юм утас суух. Хотод тэгээ яг Мэдэн штэ. Очиж золгодог. Жүгөөс гарваа шидэрдэг чинь золгодог байлаа. Баа. тэгээд ээж эргээрээ гисэн гэж баян бэлггүй хөө гэж хоёр хөө байдгийг ингэж ярьжсэн. Тэгээд нэг нь ийшээ ховдод намайг цэрэгт байхад нэг очиж ийсэн. Аригч ах намайг нэг хадагдаж өөр халт хоёр тохондоо орцсон байхад үлээ нэг офицер надтай уулзъя гэж энэ дуудаж ийн гэхээр ноцсон чинь би одоо хэрэг хийчихээ болтой л яхаар хотоос ирсэн офицер дууддаг гэсэн хот руу шилжих үү гэдээсэн. Тэгээ хэрэггүй зэрч дахиад аюул мэдэхгүй зэргүүд дээр очив. Эндээ байгаа чи эндээ байсан дээр байх гэдэг би юу. Тэгээ очиод тэд ямар шиг өнөстөө сууж байсан. Хаана очих. Таныг очиод хайластаа очиод. Харин өнөө Манай бүгд 60-д дууд нүж ицсэн штэ. тий бүгд цугцл байхгүй. Манай юм чи бидний баг багт үлгэр ярьж өгдөг байсан. Тэгээ Бүтэн жил үлгэр ярьж өгч байгаа орой болгоо. Нэг үлгэр давтагтаагүй. жалцуухан бүрэн сүрэнтэй Одоо цээж ирээ. Тэгээс угаасаа чэйж ярил тэр салхи биш. Тий. Чэйж гэж амар байсан. Угаасаа дээр нь усууд мундаг. манай ижүүд бичиг үсэх гэдэг юм их муу шүү дээ. Муу бичиж яа. Тэгээд тэр чээж Оо үлээ. толгоосоо Хай юм ийгэр. Бан зэрэгч өгч тэгсэн шүү дээ. Манай ганц хүү ямар төрлийн төрлөө мэдчихэргээд за амьд түүхэнд байгаа өнгөрч гисэн ээж буруу ард зэвтэн та байж цоол байж өгөөд Үтсэн сонсон юм аа мартахгүй. бүгдийг нээсэн. Манай сонсдоо өнөөдөр хамаагүй маргааш мартсан. Тийм л байх аа. Бидний хөвтөшөө гэдсэн дээрсэн. Одоо бан зэрэгч өгч баярлалаа гэж бичиж явсан байгаа да. Би амьд түүхтэй боллоо доо гэж явсан шүү бан зэрэгч. Тэнцлээ. Тэд нэрийг Тийм. Ийдсэн. За байж чи нэг төр хүлээж би яг уу тэгээ бодож юм ярьж байгаа шүү дээ. Яг яриулахлаа. Хэн? Балдаах. Тэгээд сууд хийчихсэн л тэгэхээр Захирлын сандал дээр хүн баалгаж, хүүхэд баалгаж гад хотго туулгаж, хүүхэд баалгаж гад орж ирэхтэн суулгаж ийсэн л гэж. Сүүтэйгэд болохгүй колонд явсан юм.
Одоо яг уу. Тий. Тэгээ цагаан бургасны даваа нэг тэрийг засчихад хөлөө хоглоод нэг юм чөлөөлөгж ирсэн юм биш үү. Сүйд ийжсэн гэсэн. Нэгнийхээ толгой дээр сахар тавьж чад өгсөн хүн дээр мордуулж чад буудаж ирсэн гэсэн чинь аюултай. Халийн ураар ерөөс юм Халуунд хүн өнгөрцөн арилгахгүй. Хөөгд хөөч шүү дээ. Арилгах гэж байгаа гэж Тэгээ үеийнхнийг баалгаад бодож ирсэн гэж байна. баалгаад мөн үү. Баасыг хавтгайлуулаад хөлдөөчдөг гэж байгаа үл. Тэгээ цагаан сараар нэг ийм ороо юм богоор бэлэг өгдөг байсан юм байна л да. Тэгэхээр ороо юм бонд нэг баасыг боогод тэгээд морин зам дээр авч тавьдаг. Тэгэхээр хүн бууж ирээл зарим нь шууд өөрчлөл яваад өгдөг гэсэн. Зарим нь болох дээр тайлж үзэж чад баас байхтаар баасыг хайчаад цагаан юм богоор өсгсөж аваад ирсэн. Тийм юм тоглож байгаа. тийм тоглож ирсэн. тэргээр балдангаа сайхан сүулдэ хүн их явах нь байцсан өөр замаар дахиад байдаг. Та сахлахгүй юм. Шөл ороо болохтаар адсах веруны адсахаа вечээд уйчдгийн хэлээ зам дээр тавиад юмар осрлоод. Тэгээ хадны хоёрт суужгаад нам хөтлөж чиний юм нарийнхан жимтэй штэ энэ. Хоёр талтай хадтай. Тэгээ урт юмар осрол суужгаад мордон ирэхээр адсахаа татчихдаг гэж. Тэгэхээр чи морноос ойчдаг юм байгаа. Морноос унчна. Тэр одоо их бодлоотой сахилахгүй юм байж байгаа. Сахлахгүйгээр Ямар сахилахгүй дээ. Сумын дөрөв дээдэлтэй ямар сайтай хүн буудаж ирсэн гэхүү дээ. Алдан гэдэг бол шинэ эдэрт Тэгээ бол нөгөө зард гарцсан сахил. Малын хөгөөд болдгоо байсан нэг хүн байсан гэж байна. Малын хөвөлөдөг. Тэ тэгэхээр нэг өдөр найзтайгаа гэж байгаа юм одоо энэ араад өмөг авсан өдөр шууд явсан гэх. Ус хөтөлтөр. Мал очиж явж байхлаа бодоо тавьчих гэж. Тэгсэн чинь 3 ангид өнгөрөөд орсон гэж байна. За одоо ч 30 дэ гэж ойлын ярьж байсан чинь яриа сууж байсан. Тэгээ ахаад өнтийгээ дарсан чинь гуудагаа мөлчихжсэн. Тэгэхээр ахаа цаалтаар нь бодсон тэрнээс хойш мал хөөхгүй байсан. хаширч. Итрээ явч уу? Хайшгсан. Оо. Хаа гэж юм. Амчаа хайчих явч уу?